За парламент телевизийн зүгээс энэ 7 хоногт болсон улс төр нийгмийн эдийн засгийн онцлог мэдээллүүдийг та бүхэн таймлаг хүрэхэд бэлэн боллоо. Энэ 7 хоногт олон сар маргаан дагуулсан туулын хурдны зам төслийг засгийн газрын хуралдаанаар зогсоох шийдвэр бол гаргалаа. Улмаар төсвийн зарцуулалт, хариуцлага, хууль хяналтын шалгалттай холбоотой асуудлууд болон улс төрийн олон нийтийн анхаарлын төвд бол шилжүүлэхээр боллоо. За төсөлтэй холбоотойгоор засгийн газар, хууль хяналтын байгууллага, улс төрийн намууд болон гишүүдийн байр суурь зурж, за дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт, бодлогын тогтвортой байдал, ил тод байдал, за хяналтын механизмын асуудлыг дахин хүндсэн 7 хоног болж өндөрлөө. Засгийн газрын энэ 7 хоногийн хуралдаанаар туулын хурдны зам төслийг зогсоох шийдвэрийг ерөнхий сайд танилцуулж, уг төсөлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэл өгсөн байна. Уг шийдвэрийн дараа засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Бат Цэцэг төслийг иргэдийн эргэлзээ, гомдол шаардлагыг харгалзан зогсоосныг онцолж, шалгалтын дүн эцэслэн гарах хүртэл хэрэгжилтийг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Энэ хууль хяналтын байгууллага энэ туулын хурдны замын төсөлтөд холбогдуулаад энэ үүсэт байгаа хотын удирдлагуудыг шалгаж үнэн зөвийг нь тогтоох асуудлыг нэг талд нь гаргахгүй бол иргэд олон нийтийн дунд бас энэ төөрөгдөл үүсэх байдал бол одоо хэмжээнээс итэрлээ. Тийм учраас хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж энэ одоо зарим одоо нийгэмд үүсэж байгаа асуудлууд дээр эргэлзээ тэнэглэлцүүдээр эцсийн зэг тавьтал туулын хурдны замын төслийг зогсоож байна. Ерөнхий сайд болон засгийн газарт иргэд олон нийт болон эрдэм шинжилгээний байгууллагууд мөн улс төрийн намуудаас ирж байгаа шаардлага, санал хүсэлт, гомдол, өргөдлийн мөрөөр туулын хурдны зам төслийг хууль хяналтын байгууллага шийдвэрлэж дуус хүртэлх хугацаанд туулын хурдны зам төслийг зогсоох шийдвэр гаргалаа. Үүний дараахан авилгатай тэмцэх газраас төслийн хүрээнд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, эрүүгийн хуулийн 22-ийн 1-д заасан албан тушаалын байдлаа уруулан ашигласан байж болцсошгүй үнслээр шалгаж эхэлснээ мэдгдсэн. Гэхдээ тодорхой нэр бүхий хүмүүст хэрэг үүсгээгүй бөгөөд холбогдох этгээдүүдээс тайлбар авч байгаа шатанд явж байна. Нөгөө талд төслийн санхүүжилттэй холбоотой асуудал илүү анхаарал татж байна. Нийслэлийн зүгээс гүйцэтгэгч компанид 500 тэрбумын урьдчилгаа санхүүжилтийг олгосон нь олон нийтийн дунд асуулт дагуулж уг мөнгөний зарцуулалт, гэрээний ил тод байдал шүүмжлэлт өртөв. Хотын дарга Нямбаатрын тайлбарснаар уг санхүүжилт банкны баталгаа олон улсын даатгалын нөхцлөөр олгогдсон бөгөөд ажил үргэлжилбэл нэмэлт санхүүжилт хийх боломжтой байсан гэжээ. Энэ байгууллагуудад тайлан өгчээсэн хүний үед санхүүгийн эм төргийг хэрхэн яаж мөрдөн өшгдөг талаар би бас гадарладаг хүний үед энд орсон мөнгийг хаашаа гарсныг бүгдийн програм гаргаж ирд юм аа. Энийг одоо авилгатай тэмцэх газар бушуу төргөн шалгаад олон нийтэд энийг танилцуулах ёстой. Тэгээд дээр нь нэмээд дахиад хордон гүйцэтгэлийг гаргаад бид нар мөнгө өсдөг. Ингүүл 27 онд бид нар зөвхөн 27 оны төлөх нэг их найд дээр бид нар ханшийн эрсдлүүлнэ. Одоогоор бид нар ханшийн эрсдлүүлэхгүй. Ханшийн эрсдлгүй явж. Гэвч төслийн нийт өртөг 2.3 их найт төгрөгт хүрч өссөн, трас олон удаа өөрчлөгдсөн, тендерийн сонгон шалгаруулалт ил тод бус явагдсан гэх шүүмжлэлүүд дагалцаар байна. Ардчилсан намаас төслийг бүр мөсөн зогсоож, зарцуулсан мөнгийг шалгаж хариуцлах тооцох шаардлагыг тавьж буй юм. Улсын хурлын гишүүн Цэнгүүний хувьд урьдчилгаа 500 гаруй тэрбум төгрөгийг хэрхэн шийдвэрлэх нь дараагийн чухал асуудал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Энэ туулын хурдны зам төсөлтэй холбоотойгоор иргэд, за иргэний нийгмийн маш олон байгууллагууд болон улс төрийн намууд ч гэсэн энэ туулын хурдны зам төслийн техник эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй байна. Байгаль орчны үнэлгээ нь өөрөө бүрэн гүйцэд гараагүй байна. Гэх мэт шаардлагуудыг тавьж тухайн төслийг эхлүүлэхгүйгээр бүрэн дүүрэн зогсоох ёстой гэдэг шаардлагыг удаа дараа бол тавьж явсан. За ингээд өчигдөр бол Монгол Улсын ерөнхий сайд учраас тухайн төслийг түр хугацаанд бол зогсоосон байна. Маш олон одоо иргэдийн маань тууштай тэмцлийн үр дүнд энэ одоо шаардлагууд маань одоо ардчилсан намын бүлгээс ч гэсэн бид бүх Монгол Улсын ерөнхий сайд учралд шаардлага хүргүүлж тухайн төслийг бүр мөсөн зогсоох ёстой гэдэг байр суурийг бол гаргаад байгаа. Тэгээд энэ дээрээ ч гэсэн ардчилсан намын бүлэг бол бас хатуу зогсож байгаа. Харин зарим гишүүдийн байр суурь өөр байна. Тухайлбал Шадар сайд номтой 2 уг төслийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээр гэж үзэж, төвжирлийг бууруулах стратегийн ач холбогдолтойг онцолсон юм. Мөн мэргэжлийн хилцүүлэг өрнүүлэх шаардлагатайг улсын хурлын гишүүн Лувсан Жамц дурдаад амжсан юм. Миний байр суурь маш тодорхой. Хурдны зам хэрэгтэй. Цаг алдалтаас үүдэлтэй асар их эдийн засгийн хохирлыг бид нэр амсдаг. Эд төвжирээтэй үед багтаал 3 цагийг машин дотроо хийж бүтээсэн юмгүй өнгөрөөдөг үстэй. Хүний эрүүл мэндийн асуудал хөндөгддөг. Ялангуяа энэ эмэгтэй хүмүүст маш хүн дээр тусдаг. Мань мэтэг бол одоо илүү цаг зарцуулдаг хүмүүс шүү дээ. За үр хүүхдүүд тэгэл одоо гоо сайхны асуудал гэдэг
үнэн бицтэй энийг гэдэг. Тэгэхээр цаг алдалтаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн маш том хохирол байгаа. Мэдээж байгаль экологийн асуудал чухал байлгүй яах вэ? Энд дэр би эсэргүүцээд байгаа усуудыг бол буруутгахгүй. Гагцгүй энийг аль талдаа зөв зохистой байдлаар шийдэж болно шүү дээ. Тэгээ өчигдөр засгийн газрын хуралдаан дээр ерөнхий сайд энийг хууль хяналтын байгууллага дүгнэлт гаргатал төр хойшлуулъя гэсэн. Тэгэхээр хууль хяналтын байгууллага энийг нэг яаралтаа шалгаад нэгтлэлт нь гаргачмаар байгаа. Тэр хятадын компани руу шилжүүлсэн 500 тэрбум болоо 600 тэрбум гэж яригадаад байдаг. Энэ хууль ёсны юм уу, үгүй юм уу? Ер нь энийг тендер сонгон шалруулалттай холбоотой хуулийн зөрчил үүссэн юм уу, үгүй юм? Энэний ард авилгал хулгай байгаа юм уу, үгүй юм уу? Гэх мэтлэн бүгдийн хуулийн байгууллага нэн даруй шалгаад тогтоогоод асуудалгүй болвол байгаль экологийн асуудлыг зөв зохистой шийдээд энийг бол би урагшлах ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаа. Ийхүү нэг талаас авилга, ил тод байдал, байгаль орчны эрсдлийн асуудал, нөгөө талаас хотын төвжирэл, эдийн засгийн үр ашиг гэсэн хоёр өөр хандлага мөргөлдөж, уг төсөл улс төр бодлого, хяналтын огтлолцлын цэгт шилжээд байна. Туулгын хурдны зам төсөл энэ 7 хоногт зогссон нь зөвхөн нэг бүтээн байгуулалтын асуудал бус, шийдвэр гаргалтын доктортой байдал, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцооны сул талыг ил болгосон үйл явдал боллоо. Төслийн цаашдын хувь заяа хууль хяналтын байгууллагын дүгнэлтээс хамаарахч, бодлогын залгамж чанар, хариуцлагын механизм, бодитоор хэрэгжих хэсэг нь илүү чухал асуудал хിവэр байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх бүгд найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Касим-Жомарт Кемелевич Токаевын урилгаар энэ сарын 20-оос 23-ны өдрүүдэд тус улсад улс төрийн ажил хийлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жил Монгол улсын төрийн тэргүүний төвшөнд тус улсад 20 жилийн дараа хийж буй ажил гэдгээрээ онцгтой байлаа. Айлчлалын хүрээнд эдийн засаг, банк санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны төр хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан замын зураглал гарахаар болов. Харилцаа хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болох үс томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтов. 6 дугаар сараас Казахстаны Скат авиакомпани Улаанбаатар Астана чиглэл шууд нислэг үйлдэж эхлэхээр болов. Зам тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах тээвэр логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болов. Монголоос ноос ноолоор арьс шир, махан бүтээгдэхүүн Казахстанаас жимс гэн хүнсний ногоо Улаанбаатар нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Өнөөдөр бүгд найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Токаевын урилгаар Монгол улсын ерөнхийлөгч Казахстан улсад айлчилж байна. За ажлын бүрэлдэхүүнд нийтдээ 85 аж ахуй нэгж явж байгаагийн 22 нь хүнстэй аж ахуйн салбарын аж ахуй нэгжүүд байгаа. За өнөөдөр хүнстэй аж ахуйн салбарын аж ахуй нэгжүүд дотроос 4-өөс 5 компани Казахын компаниудыг аль бишний гэрээ байгуулж ажиллахаар болж байна. За жишээлбэл Казахстан дээр бол жилийн хоёр талын худалдааны эргэлт нь $133 сая байдаг бол энийг ойрын хугацаанд $500 сая хүргэх ингээд төлөвлөгөө тавьж ажиллаж байна. Тэр байтугай бүр манай хүнстэй аж ахуйн зарим компаниуд бол аль хэзээний Казахстан улсад салбарт компани байгуулад эхэлсэн. Тийм болохоор Монгол улсын ерөнхийлөгч өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд Төв Азийн 5 улсаар ажилласан хамгийн анхны ерөнхийлөгч болж байгаа шүү дээ. Энэ хугацаанд бас бүх ажилдаа Монголын бизнес эрхлэгчдийн төлөөллүүдийг дагуулж явж исэн. Казахстан улс бол 20 сая хүн амтай нийт эдийн засгийн эргэлт нь $400 тэрбум яригддаг асар том зах зээл байхгүй. Тэгээд өөрөөр хиймэл оюун ухаанд технологийн дэвшлүүдийг маш их ашигладаг. Өнөөдөр ч гэсэн Монгол улсын ерөнхийлөгчийг хиймэл оюун ухааныхаа энэ хаапаар оруулж үзүүлэх гэж байгаа нь өнөөдөр энэ Төв Азида энэ технологиг дээд зэгт нь хүртэл ашиглаж байгаа. Энэ ойрын 3-4 жилийн хугацаанд $5 тэрбум хүртэл нэмэгдүүлэх тийм том төлөвлөгөө тавьсан улстай Монгол улсын эдийн салбар болон хөдөө аж ахуйн салбар бүхэл салбар ингээд хамтарч ажиллах нь илүү их үр өгөөжтэй гэж харагдаж байгаа. Хар хором хот, Налах болон Казахстаны Алатау, Талдык, Орган хот хооронд ах дүүгийн харилцаа тогтоолоо. Төг соёлын хосгүй өвд хамаарах их сурвалж баримт дурсгалыг судлан соёлын бит бус өвийн хамтарсан судалгаа хийхээр болов. Бизнес форумын үеэр 20 гаруй сая $10 үнийн дүн бүхий гэрээ хэлцэл хийлээ. 8 дугаар сард болох Нэгдсэн улсны байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн оролцогч талуудын 17 дугаар баг хуралд Казахстаныг оролцохыг хуриаллаа. Усны олон улсын байгууллага байгуулах тухай Казахстаны санаачлагыг манай улс дэмжин хамтран ажиллана. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Казахстаны ерөнхийлөгчийн санаачдаг 2 тэрбум мод төсөлтөд уялдуулан хэрэгжүүлнэ.
Төв Азийн орнуудын C5+1 форматыг ашиглан Монгол улсын оролцоог хангасан дээд өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулахаар болов. Монгол улсын хувьд бол бүгд найрамдаг Казахстан улсыг бол албан ёсоор бүрэн хүлээн зөвшөөрч манай хоёр улс бол дипломат харилцаа тогтоосон ийм түүхтэй байгаамаа. За 1992 онд бол за манай Казахстан улсын Алматы хотод бол Монгол улсын элчин сайдын яам бол албан ёсоор нээгдэж үйл ажиллагаагаа явуулсан байгаа. За тэгээд түүнээс хойш бол Астана хотод бол 2010 он гэхэд бол нүүн шилжиж сууршиж үндсэн үйл ажиллагаагаа бол идэвхтэй явуулсаар бол өнөөдрийг хүрч байгаамаа. За Астана хотын хувьд бол за Казахстан улсын хувьд бол 1997 онд бол Монгол улсад Улаанбаатар хотод бол Казахстан улсын дипломат төлөөлөгчийн газар бол албан ёсоор нэгдсэн байгаа. За тэгээд 2007 онд бол төвшин дээшилж элчин сайдын яамны төвшөнд бол үйл ажиллагаагаа бол тасралтгүй бас явуулсаар өнөөдрийг хүрч байна. За тэгэхээр манай хоёр улс бол дипломат харилцаа тогтоогоод хэдийн 34 дэх жилийн нүрийг бол үзэж байна. Тэгэхээр 1992 оноос бол 2024 он хүртэл бол өргөн хүрээний түншлэлтэй за уламжлалт найрсаг харилцаагаа бол харилцааны төвшөнд бол олон салбарт үйл ажиллагаагаа явуулж ирсэн бол 2024 онд бүгд найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Такаев бол Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар Монгол улсад бол төрийн айлчлал хийсэн байгаа. Тэгэхээр энэ үеэр бол манай хоёр орны ерөнхийлөгч за манай хоёр улсын нөгөө уламжлалт найрсаг харилцааны төвшинг шат ахиулж бол стратегийн түншлэлд хүргэсэн гэдгийг бол албан ёсоор зарлан тунхагласан байгаамаа. Тэгэхээр энэ үйл явдал бол Монгол улсын хувьд за Төв Азийн хамгийн том чухал түнш гэдэг бол баттган харуулсан. За үүнээс гадна бол за Төв Азийн бусад улсаас за стратегийн түншлэл тогтоосон бол анхны ор юм байгаамаа. 2024 онд Казахстаны ерөнхийлөгч Такаев Монгол улсад айлчилж стратегийн түншлэл тогтоосны дараа хариу айлчилж байна тийм ээ. Нөгөө талаас бүс нутгийн дээд хэмжээний том саммитэд хүнд зочноор өргөж байна. Тэр нь Төв Азийн 5 улс тэгээд Армени, Азербайджаны төрийн тэргүүн орсон их том бүс нутгийн саммит дээд хэмжээний уулзалтанд хүнд зочноор Монгол улс нэмэгдэж байна. Тэгэхээр бараг 7 дээр нэмэх нэг гэсэн том яллаар ч юм уу тийм тэгж ярьж болно л доо. Хэрвээ онлын үүднээс ярих юм бол ямар ч байсан энэ дэлхийн жилийн цаг уурын нөхцөл байдал маш хүнд байгаа. Геополитикийн нөхцөл байдал хүнд байгаа үед бол Монгол улсын ихийг хэрэглэсэн гадаад бодлогоо нотлоод ингээд Казахстан дээр Төв Азийн тэргүүлэх Казахстантай энэ хоёр талын харилцаагаа ингээд дахиад цааш нь хөгжүүлэх гээд өргөжүүлэн тэлэх гээд ингээд явж байгаа нь бол манай гадаад бодлогын нэг том ололт амжилт гэдэг юм уу ялалт байж болно гэж үзэж байгаа. Казахстан нь Улаанбаатар хотноо төвтэй далаад гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжих зэрэгээр хамтран ажиллахаар болов. Хоёр улсын төрийн тэргүүнүүд ийхүү 2 жил хүрэхгүй хугацаанд харилцан ажилласан нь харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл боллоо хэмээн ажлыг бүхэлдэн дүгнэж болох юм. Энэ 7 хоногийн засгийн газрын ээлжид хуралдаанаар боловсролын салбарын цалин хөлсний шинжил болон төрийн үйлчлэгээний цахимжилтыг эрчимжүүлэх чиглэлд бодлогын томоохон шийдвэрүүдийг засгийн газрын зүгээс гаргалаа. За ялангуяа багш ажилчдын үндсэн цалин нэмэгдүүлэх, цалингийн тооцоолын бүтцийг өөрчлөх, мөн төрийн бүртгэлийн үйлчлэгээг бүрэн цахимжуулах арга хэмжээнүүд нь иргэдийн орлого, үйлчлэгээний хүртээмжид шууд нөлөөлөхөөр төсөөлөл ажиллагдаж байна. Засгийн газрын хуралдаанаар боловсролын салбарын багш ажилчдын албан тушаалын цалингийн доод хэмжээг шинжилэн тогтоож, цалингийн нэгдсэн сүлжээнд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр багш ажилчдын үндсэн цалин 50%-аар нэмэгдэж, нэмэгдэл болон нэмэгдэл хөлсийг нэмэгдсэн үндсэн цалингаас тооцож олгох зохицуулалт хэрэгжихээр болж байна. Энэхүү шийдвэрийг 2026 оны 5 дугаар сарын 1-ээс мөрдөж эхлэх бөгөөд цалингийн тогтолцоог илүү ойлгомжтой, доктортой болгох зорилготойг боловсролын сайд инх хамгаалан онцоллоо. Мөн боловсролын салбарын санхүүжилтийн бүтцэд өөрчлөлт оруулж, хувьсах зардлын хэмжээг инфляцтай уялдуулан 30%-аар нэмэгдүүлэхээр тооцсон байна. Уг зохицуултыг 2027 оноос хэрэгжүүлэх боловч 2026 онд өмнөх оны гүйцэтгэлийн түвшингээс бууруулахгүйгээр санхүүжилт олгох юм. Ингэснээр сургалтын орчин, үйл ажиллагааны зардлыг доктортой санхүүжүүлэх нөхцөл бүрдэхээр байна. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийн өөртөө байгууллагуудад ажиллаж буй 44.6 мянган багш ажилтнанд үүссэн санхүүгийн болон нийгмийн эрсдлийг бууруулах шийдвэрийг хамтд нь гаргасан нь энэ удаагийн хуралдааны онцлог шийдлүүдийн нэг боллоо. Энэ нь тухайн ажилчдын нийгмийн баталгааг хангах, ирээдүйн эрсдлийг багасгахад чиглэж байна.
Хамгийн түрүүний ээлжинд би түрүү хэллээ шүү дээ. Одоо нөгөө шин энэ жил эхлэж байгаа хөрөнгө оруулалтуудаа, энэ жил эхлэж байгаа цэцэрлэг сургууль, газаргүй байгаа хөрөнгө оруулалтуудаа бид нэр зогсоож байна. Эндээс бол 100 орчим тэрбум төгрөгийн их усүр гарч ирж байна. За зарим шаардлагагүй байгаа, үрдэн муутай байгаа одоо хөтөлбөрүүдийг бас төр зарцаая гэж бодож байна. За гэх мэтлэнгээр ингээд ямар ч байсан өөрийнхөө төсөв дотор төсвийн тодтгол хүртэл одоо зохицуулт хийх нөгөө би энэ аргална гэж хэлсэн шиг одоо тэгээ яг ийм төсвийн зохицуулт хийх одоо ийм асуудлууд байна л гэж зохицуултад хийж болно гэж харж байгаа. Нөгөө талд төрийн үйлчилгээний хүртээмж шуурхай байдлыг нэмэгдүүлэх хүрээнд тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн журамд нэмэлт өөрчлөлт оруулж үйл хөдлөх хөрөнгө болон бусад эрхийн бүртгэлийн үйлчилгээг үе шаттайгаар захимжуулах нөхцөлийг бүрдүүллээ. Ингэснээр иргэд төрийн байгууллагуудад биечлэн очих шаардлага эрс буурч үйлчилгээ авах процесс хэлбэрших юм. Шинэ зохицуултын хүрээнд банк, нотариат, улсын бүртгэлийн байгууллагуудын мэдээлэл хоорондоо шууд солилцогдож, үйлчилгээний хугацаа богиносхоос гадна иргэдийн цаг хугацаа зардлыг хэмнэх боломж бүрднэ. Энэ талаар хууль зүйн дотоод төрийн сайд Амар сайхан төрийн үйлчилгээг ил тод түргэн хүртээмжтэй болгох суурь өөрчлөлт гэж тодорхойлсон юм. Ерөнхий сайд засгийн газар шийдвэрээ гаргасан. Олон нийтийн хэрэгэлзээ, тэнглэлзээ төрүүлсэн асуудлууд байна. Тэгээд нэгэнт удаа засгийн газрын шийдвэр гарсан учраас тэр асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах, тогтоох, эсвэл одоо буруу зөвийг ялгах ёстой бол хуулийнхаа хүрээнд цаг алдалгүй шийдвэрлэх ёстой гэж бодож байгаа. Энэ бүтээн байгуулалт явах ёстой эсвэл үгүй гэж байгаа бол тэр нь тодорхой байх ёстой. Нэг өдөр нэг шийдвэр гардаг, эргээд өөрчлөгддөг байж болохгүй учраас одоо ерөнхий сайд бас нэг мөр асуудлуудыг нэг талд нь гаргах ёстой гэдэг ийм зарчмаар шийдвэр засгийн газраас гаргалаа гэж ойлгож байгаа. Ийхүү засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар боловсролын салбарын цалингийн бодлого, санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт оруулахын зэрэгцээ, төрийн үйлчилгээг захимжуулах ажлыг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа. Эдгээр нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн боловч бодит үр дүн нь хэрэгжилт, санхүүжилтийн уялдаа, байгууллагуудын хамтын ажиллагаанаас хамаарах нь тодорхой байна. Олон нийтийн бүхэмдэл эргэлзээг арилгах хүртэл туулын хурдны зам төслийг зогсоолоо. Эрэг шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах хуулийн төслийн ажлын хэсэг хуралдав. Амиг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуул энэ сарын 21-нд болов. Монголын ахмадуудад бүжигт эсвэл совлилд явхал нийгмийн үйлчилгээний сонголт байна. Олон улсын парламентын холбоо улсын хурлын гишүү Булган Туяг гэмт хэрэгт буруутгахсанд харамсаж байгаагаа илэрхийллээ. Туулын хурдны замын энэ оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталжээ. Улсын нисхийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх бүгд найрамдах Казахстан улсад энэ сарын 20-оос 23-нд төрийн ажил хийлээ. Шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтанд ороход бэлэн боллоо. Толгойтой 3-4-р хороололтой холбоох 3.9 км автозамын ажил төгсгөлийн шатанда орлоо. Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил болон нэр дэвшигчдэд тавигдах хууль зүйн шаардлагыг тусгасан хуулийн төсөл өргөн барьлаа. Хүний папиллома вирусын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх, хеликобактерийн халдвараас сэргийлэх чиглэлээр нийслэл хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Ардчилсан намын зүгээс хэсгийн ахлагчийн тогтолцоог халах хуулийн төсөл боловсруулжээ. Эрэгтэн эдис шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар хэлэлцлээ. Тархины өхөлтэй болгон тогтоогдсон тохиолдолд амьгууд онороос эрэгтэн эс авах санал дэмжигдлээ. Нийслэлийн Монгол Ардын намын хороо хуралдав. Парламент телевизийн энэ 7 хоногийн тайм мэдээллийн хөтөлбөр өндөрлөө. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.